Энэ хичээлээр хотын тухай ойлголт, мөн дэлхийн хотуудын ангиллал, тархалт, хотчлолтын түвшин тодорхойлж, хот хөдөөгийн хүн амын ялгааг гаргана. Мөн хот төлөвлөлтөнд нөлөөлдөг зарим хүчин зүйлсийн талаар судална. Тэгэхээр хот суурин гэдэг нь хүн ам байнга буюу төр хугацаагаар амьдран сууж, материал баялагийг үйлчилгээ явуулах төв юм аа. Үйлдвэрлэл үйлчилгээний хөгжил нь хот суурин газрын хүн амын тоог эрс нэмэгдүүлж, өдөөгийн хүн ам багасхад хүргэж байна. Улс орнууд хотод хамаарах суурин газрын шалгуурыг янз бүрээр тогтоосон байдаг. Манай улсад хот нь 15 мянгаас доошгүй оршин суугчтай. Тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр үйлчилгээний салбарт ажилладаг. Хот бүрдүүлэгчдэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн гэж хот тосгоны тухай хуулинд заажээ. Харин Канадад 1000, Их Британи болон Бельги улсад 5,000, Швейцарт 10,000, Японд 30,000-аас олон хүн амтай суурин газрыг хот гэж тооцдог. Оршин суугчдын тооноос гадна ажил хөдөлмөр эрхлэлтийн ялгааг харгалзан үзнэ. Тэгэхээр хот гэдэг нь хүн амын тоо хэмжээ нягчил ихтэй, дэд бүтэц өндөр хөгжсөн, үйлдвэрлэл худалдаа, арилжаа гэх мэт байнгын тогтвортой эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг салбартай. Мөн хот нь дэд бүтэц ус дамжуулах тогтолцоо, газар ашиглалт, барилал байгууламж тээвэр хөгжсөн байхыг шаарддаг байна. Хотыг 20,000 хүртэл суугчтай бол бага хот, 20,000-аас 100,000 суугчтай бол дунд хот, 100,000-аас 1 сая суугчтай бол том хот, 1 саяас дээш хүнтэй хотыг саятан хот, харин 10 саяас дээш хүнтэй хотыг мегаполис гэж нэрлэнэ. Дэлхий дээр 2017 оны байдлаар 37 мегаполис хот байна. Эндээс манай гаригийн хамгийн том хот бол Токио юм байна. Эдгээр том хотуудыг тэмдэглэж аваарай. Мөн газар зүйн зурагт олж заагаарай. Хотод хөдөлмөр эрхэлдэг хүн амын олонх нь засаг захиргаа, соёл, шинжлэх ухаан, боловсрол, тээвэр, үйлчилгээ зэрэг хөдөө аж ахуйн бус салбарт ажилладаг нь хөдөөгийн суурьнгаас ялгарах шинжээ. Хотод амьдрах хүн амын тоо өсч, улс орны амьдралд гүйцэтгэх үүрэг нэмэгдэн, хот маягийн амьдралын хэв шинж дэлгэрэх үзэгдлийг хотчлт гэнэ. 20 дугаар зуун нь дэлхийн хүн амын дунд хотчлт эрс хурдцтай явагдсан үе байлаа хэмээн онцолсон байдаг. 1900 онд 220 сая буюу дэлхийн хүн амын 13% нь хотын хүн ам байхад 1950 онд 732 сая буюу 29% болсон байна. Харин 2005 онд 3 тэрбум 200 сая буюу 49% болж өссөн байна. 2030 онд хотын хүн ам дэлхийн хүн амын 60% буюу 4 тэрбум 900 сая болно гэсэн таамаглал байгаа юм. Хотчлтын хувь нь хөгжингүй орнуудад харьцангуй их боловч хөгжиж буй орнуудад хотчлтын хурдац сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэ үзүүлэлтийг графикаар үзүүлбэл 2040 он гэхэд дэлхийн хүн амын бараг 60% нь хот суурин газар оршин сууна гэсэн тооцоолол гарсан байна. Дэлхийн улсуудын хотчлтын түвшин 2011 оны байдлаар Австрали төв 89.2%, Хойд Америк 82.4% хамгийн их байхад хамгийн бага нь Африк 40%, Азид 45% байна. Зургийг ажиглан хотчлтын түвшин хамгийн их буюу 80%-аас их, мөн хамгийн бага буюу 20%-аас бага улс орнуудыг олж дэвтэртээ ялган бичээрэй. Орчин үед хотчлтын хэлбэр нь агломерац болон мегаполис болон хувирч байна. Агломерац гэдэг нь хотын бөөгнөрл бөгөөд энэ нь нийлж мегаполисыг үүсгэнэ. Мегаполис нь грекээр мега буюу том, полис хот гэсэн утгатай. Хотууд нь нийлж үргэлжсэн эдийн засгийн чадамж ихтэй 10 саяас олон хүн амтай хотчсон бүс юм. Ийм мегаполис хот нь Хойд Америкт Америк нэгдсэн улсын Босваш, Азид Японы Токохама, Европт Английн мегаполис, мөн Рейнны мегаполис гэсэн хотууд байна. Хотчлтын түвшин дэлхийн дундаж 53% байхад Бельги, Уругвай, Израиль, Өмнөд Солонгос, Япон, Бразил зэрэг улсууд нь 90-с дээш хувиар эхний байруудыг эзэлж байна. Харин Этиоп, Папуа Шингивнэ хотчлтын түвшингээр хамгийн бага үзүүлэлттэй байна. 1990-ад оны сүүлээр дэлхийн 315 хот дээр хийсэн дэлхийн хотуудын глобалчлалын судалгаагаар
том хотуудыг дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг ач холбогдлыг нь харгалзан альфа буюу тэргүүлэх, бета буюу гол, гамма буюу хоёрдугаар зэргийн, дельта буюу бүрдэж буй гэж ирэмбээр нь ангилах болсон. Энэ хотуудын үйлдвэрлэлийн ба санхүүгийн чадах, үйлчилгээний хүртээ эмч хүн амын амьдралын болон орлогын түвшин, байрлах, үндэстэн дамсан корпорациудын удирдлагын төв, шинжлэх ухаан, техник, технологийн түвшин зэрэг олон үзүүлэлтийг хамруулсан байна. За энэ ангиллаар Лондон, Нью-Йорк, Парис, Токио гэсэн 4 хот тэргүүлж байна. Харин манай улсын хотчлтын хөтөлбөр гол цөм болсон Улаанбаатар хот нь нийт хүн амын 40 гаруй хувь нь суурьшсан нутаг дэвсгэрийн ердөө 0.3%-ийг эзэлж байна. За 2000 оноос хойш жил бүр 4-өөс илүү хувиар өсч хотчлтоор тэргүүлж байна. Манай улсад өнөөгийн байдлаар 26 хот байна. Үүнд нийслэл Улаанбаатар хот 21 аймгийн төвөөс гадна Сэлэнг аймгийн Мандал сумын төв Зүүн Хараа, Сайхан сумын төв Хөтөл, Үр Хангай аймгийн Хар хорин сумын төв Хар хорин, Хинтээ аймгийн Бор өндөр сумын төв зэрэг орно. Хотыг дотор нь хүн амын тоо, эдийн засагт гүйцэтгэж буй үүргээс нь хамааруулан улсын болон аймгийн зэрэглэлд хамааруулдаг. Улсын зэрэглэлтэй хотод бүс нутгийн төв болох Дархан, Эрдэнэт, Хар хорин, Зуумад, Чой болсон Чингис ховд Улаастай зэрэг хот орно. Улаанбаатар нь өөрийгөө тойрон байгаа бусад жижиг суурингуудыг нэгтгэн нэгдмэл нэг орон зай бий болох үйл явцтай мегаполис хот юм аа. Дэлхий дээр 1 саяас олон хүнтэй 500 орчим хот бий. Хүн амаа дагаад үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр, соёл боловсрол, шинжлэх ухааны техникийн хөгжлийн ухааны үзүүлэлтээр Улаанбаатар хот тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Хөгжингүй орнуудын хотын иргэдэнд төвдөө биш гадагшаагаас суурьших хандлагатай байдаг бол хөгжиж буй орнуудын хотын иргэдэнд хөдөөнөөс хот руу шилжиж хотын захаар хүний амьдралын наад захын ая тух ба эрүүл ахуйн шаардлага хангаагүй суурьшил бий болох үзэгдлийг хуурамч хотчлт гинэ. 1970-аад оны сүүлээр манай улсын хот хөдөөгийн хүн амын эзлэх хувь бараг 50-50% байсан бол 2010 оноос хойш хотын хүн ам 68%, харин хөдөөгийн хүн ам 32%-ийг эзэлж байна. Манай улсын хүн амын нутагшилтын өөр нэг хэлбэр бол хөдөөгийн суурин, тосгон түүнд оршин суугчид болох хөдөөгийн хүн ам юм. Аливаа улсад хотоос бусад суурьнд суугчдыг хөдөөгийн хүн ам гэдэг. Хөдөөгийн суурины хүн амын эрхэлж буй ажил төрлөөс хамаарч байнгын суурин, нүүдлийн буюу зөөврийн суурин гэж ангилна. За байнгын сууринд сум, багийн төв, орон сууц, бусад хэрэглээний барилга байгууламжтай суурин хэлдэг бол нүүдлийн буюу зөөврийн сууринд нь ажил төрлийн онцлогтой уялдан хүн ам нэг газраас нөгөөд шилжин нүүдэг байна. Манай улсын хэмжээнд 330 сум, 1613 баг байна. Сумын төвд хөдөөгийн хүн амын 40 гаруй хувь нь амьдарч байна. Хөдөөгийн хүн амын суурьшиж байгаа газрыг улс орон бүрт өөр өөрөөр нэрлэдэг. Жишээ нь Орос древня, Хойд Кавказд Аул, Өмнөд Америкт Перм, Монголд Сум, Хотел гэх мэт. Дэлхийн суурин газруудыг эдгээр 7 шатлалд ангилна. Тус бүрт нь нэрлсэн байдаг. Энэ шатлалын хамгийн доод шатлал нь эдлэн газар, за мөн гацаа, тосхон, жижиг хот буюу таун зэрэг хөдөөгийн суурин бол хот, том хот, аврах том хотууд нь бол хот суурингийн шатлалд хамаарна. Хөдөөгийн суурин буюу гацаа, тосхон, жижиг хотын ялгааг дэвтэртэй тэмдэглэж аваарай. Хот төлөвлөлтийн анхны төвлөрсөн загварыг Америкийн нэгдсэн улсын Чикаго хотын төлөвлөлтөнд зориулан 1925 онд үүргэс боловсруулсан. За энэ нь үйлчилгээ хэрэглэгчдэд хамгийн ойр хямд байх зарчимд тулгуурласан байна. Гомергот 1939 онд хот байгуулалтын секторлог загварыг гаргасан бол Латин Америкийн хөгжиж буй олон орнуудын том хотууд олон цөмд бүтцтэйгээр хөгжиж байна. Эдгээр хот төлөвлөлтийн загваруудыг дэвтэртээ зурж тэмдэглэн ялгаануудыг нь тогтоож аваарай. Мексикийн нийслэл Мехико хотын газар ашиглалтын загварт өндөр орлоготой иргэдийн хороолол хотын захаар, дунд орлоготой иргэд хотын төвөөр, бага орлоготой иргэд хотын эргэн тойронд суурьшсан байгаа нь энэ хот олон цөмд загвараар төлөвлөгдсөн байна. Хот төлөвлөлтөнд уур амьсгал, ус хангамж, газар хөдлөлт, гадаргын налуу, цэвдэт хөрш зэрэг хүчин зүйлүүд нөлөөлнө.
Мөн газрын менежментэд дэлхийн стандартаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 10-аас 24 м², бол Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 4 м². За жишээ нь Лондонд 27 м², Амстердам хотод 45.5 м², Стокгольм хотод 87.5 м², Вена хотод 120 м². За тэгэхээр манай Улаанбаатар хот ногоон байгууламжийн хэмжээ маш бага үзүүлэлттэй байна. Бидний үздсэн хичээлийн агуулгын хүрээнд 2020 оны эсэлтийн ерөнхий шалгалтын С хувилбарын 23 дугаар даалгаварт цэг маягийн байршилтай хот нь ойролцоох жижиг хотуудтайгаа нийлж өвгөнөрл үүсгэх үйл явцыг агломерац гэн. Дараах агломерацуудаас хамгийн олон хүн амтай хот аль нь вэ гэсэн даалгавар ирсэн байна. За тэгэхээр энд зөв хариулт бол мэдээж Д буюу Нью-Йорк хот байна. Даалгаврын зөв хариулт болон бусад хариултууд яагаад буруу байгаа тайлбарыг сайн ажиглан бишиж тэмдэглэж аваарай. Жилдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Амжилт хүсье.